Сайн бацгаана уу, хулан вайбс байна. За өнөөдрийнхөө сэдвэр болохоор Солонгосын гоо үзэсгэлэнгийн төлөөлөл болсон жүжигчдийн нэг болох Ким Тэгэгийн талаар ярихаар бэлдсэн байна. За шууд сэдв рүү орцгоё. Та үзэхээс өмнө лайк болон сабскрайба битгий мартаарай. Жүжигчин Ким Тэхи маань 1980 оны 3 сарын 29-нд айлын дунд охин болж мэндэлсэн. Дээрээ нэг ихч доороо нэг эрэгтэйдүүдээ. За бага байхаасаа ахуулаад маш толгой сайтай хүүхэд байсан гэдгээр алдартай байдаг. Жишээлбэл гэх юм бол дунд сургуульд байхдаа сургуулийнхаа 1-р байрыг алдаж байгаагүй. Тэгээ бүх хичээлийн дүүн нь 100% A үнэлгээтэй байдаг байсан гэсэн. За тэгээ багасаа л маш царайлаг сурагч гэдгээрээ алдартай маш олон хүүхдүүдийг хуйлруулж явж исэн гэж яригддаг. За жишээлбэл гэх юм бол одоо Солонгост ингээд 10 жилийн хүүхдүүд ер нь заавал одоо хид хідэн дугууланд явж байдаг. Ялангуяа анги өксөх тусмаа тооны болон англи хэлний дугууланд бор зайшгүй явдаг. Жүжигчин Ким Тэхи ч гэсэн дунд ахлах сургуультай байхдаа Улсан хотынхоо дугууланд явдаг байсан. Тэр үед болохоор жүжигчин Ким Тэхийг харахын тулд маш олон эрэгтэй хүүхдүүд ирж тухайн дугуулан сургалтын төвдөнд хамт явдаг байсан гэсэн. Ялангуяа амралтын өдөр гэх юм бол 200 хүүхдийн багтаамжтай тэр заал дүүрэх хэмжээгээр их ирдэг байсан гэсэн. Тийм болохоор нөгөө дугуулан сургалтын төвөд нь жүжигчин Ким Тэхийг алдахгүй тулд тухайн дугууландаа үнэ төлбөргүй явуулдаг байсан байгаа. За тэгэл багасаа л түрүүн хэлсэнчлэн толгой сайтай, ухаантай гэдгээрээ IQ өндөртэй гэдгээрээ алдартай байсан. Тийм ч учраас хичээлээ тараад шууд гэрлүүгээл хурдан гүйж харьдаг байсан. Яагаад гэхээр 1 минутыг хүртэл алдахгүй, бусад хүүхдүүдийн доор орохгүй, бусад хүүхдүүдээс илүү их хичээлээ хийхийг хүсдэг байсан гэж ярьж байсан. Тийм ч болохоор Солонгос хүн болгоны орохыг хүсдэг мөрөөдөл нь болсон сургууль болох Seoul National University-д орсон байгаа. Seoul-ийн их сургуульд хувцас дизайны чиглэлээр суралцдаг байсан. За тэгээд хамт тухайн үед сурдаг байсан жүжигчин И хааны ярьж байхдаа мэдээж маш царайлаг гэдгээрээ сургуультай бол 1 номер байдаг байсан. Хамгийн царайлаг оюутан байсан. Бусад оюутнууд хүртэл Ким Тэхи жүжигчинтэй хамт хичээл сонсох гэж хичээлийнхаа сонголтыг хүртэл хийдэг байсан гэсэн. Тэгээ бүр нэг нэвтрүүлэгт орж явахдаа одоо жүжигчин Ким Тэхи ингээ сургуулийнхаа кампусаар явж байгаа юм бол олон цугларцсан оюутнууд ингээ бүр зам тавьж өгч ингээ хоёр талаар чигсаж харах хэмжээгээр маш их алдартай байдаг байсан байгаа. За мэдээж ийм царайлаг хүнийг яаж урлагийн салбарын зүгээр байхгүй гадуур явах болгонд нь дандаа нэрийн хуудасаа өгдөг байсан байгаа. Том entertainment-уудын одоо шалгаруулалтын менежерүүд. За тухайн үед болохоор жүжигчин Ким Тэхи жүжигчин дуучин болгож өгнө гэдэг төрлийн заллан их байдаг гэсэн болохоор ерөөсөө итгэдэггүй байсан гэсэн. Тэгээд зүгээр нэрийн хуудсыг ингээл аваад хайчдаг байсан гэд тэгсэн чинь нэг өдөр санаандгүй метронд явж агаад өөрийнхөө таньдаг ихчтэй таарсан байгаа. Тэр нь болохоор тухайн тийм том одоо реклам зар сурталчилгааны компанид ажилладаг байж агаад нэрийн хуудасаа өгсөн. За ингээд тухайн хүнээр дамжуулаад хамгийн анх энэ White гэдэг нэртэй рекламанд тоглосноор 2000 онд аль биесээр дебюгээ хийсэн байгаа. Дебюгээ хийснийхаа дараа илүү олон реклам зар сурталчилгааны саналыг хүлээж авсан байгаа. За ингэж явж байгаад энэхүү одоо шар хувцастай энэ рекламанд тоглосноор нэгэн найруулагчийн хараанд өртсөн байгаа. За энэ найруулагч нь болохоор жүжигчний шалгаруулалтанд оруулахгүйгээр шууд тоглоулъя. Зөвөр энэ Ким Тэхийг аваад ир гэдэг ийм даалгаврыг тухайн ажилчдаа хүрсэн байгаа. За ингээд 2001 онд цацагдсан бэлэг нэртэй кинонд жүжигчин И Ёнэг буюу бидний сайн мэддэг Жангумын бага насны дүрийг бүтээснээр одоо кино ертөнцид дебюгээ хийсэн. Ингээд жүжигчнийхаа гараг эхлүүлснийхаа дараа 2002 онд анхныхаа олон ангид ситкомд тоглох саналыг авсан. Солонгост ч гэсэн тухайн цаг үед бол ситкомыг хүмүүс маш их үздэг. За тэгээд киноныхаа онцлогоор гэх юм бол нөгөө маш олон ангитай байдаг шүү дээ, хэдэн зуун ангитай. Тэгсэн чинь харамсалтайгаар тухайн ситком маань 2 сарын дараа үргэлжлүүлж гарахаа болсон байна. Яагаад гэх юм бол тэр хэмжээгээр үзэлт хандлт маш муутай байсан гэсэн үг. За үүнээс болоод жүжигчин Ким Тэхи ер нь жүжигчний карьерийг үргэлжлүүлэх нь зөв үү гэдэг дээр маш их одоо бодож эхэлсэн байгаа. Дээрээс нь хичээлдээ анхаарна гэдэг шалтгаанаар одоо хэсэг зур урлагийн ертөнцөөс завсарлага авсан. Ингээд жил хэртээ завсарсныхаа дараа 2003 оны ихтер 2 драманд тоглосон. За харамсалтайгаар энэ 2 драмаан дээр аль альнаас нь жүжиглэх ур чадварын хувьд маш их шүүмжлэлийг авч ирсэн. За гисэн хэдий ч тухайн жилдээ дахиад гарсан нэгэн драманд тоглосноор жинхэнэ од болох замнал нь эхэлсэн. Энэ болохоор та бидний үзсэн Деважингийн шат киноны эсрэг дүр болох Хан Юригийн дүрийг бүтээсэн байгаа. За энэ дээрээ бол харин харьцангуй жүжиглэх ур чадварын хувьд дажгүй үнэлгээ авсан. Гэхдээ яг жүжиглэх ур чадвараасаа илүү одоо зүрс царай гоо үзэсгэлэнгээрээ хүмүүсээс илүү их магтаалыг авч ирсэн. Эсрэг дүр гэхэд хитрхи хөөрхөн байгаа юм биш үү гэд.
Диожингийн шат кинонд тоглосноор тухайн жилийнхэн SBS-ийн драманы шилдэгүүдийг шалгаруулах тэр ёслол дээр New Star гэдэг шагналыг авсан байгаа. Шинэ залуу от гэдэг шагналыг. За зарим хүмүүс болохоор тухайн шагнал яг нүдээ олоогүй жүжиглэх ур чадварын хувьд хангалттай биш байхад энэ шагналыг өгөх нь зөв гэдэг бас шүүмжлүүд гарч ирж байсан. За үүний дараагаар 2004 онд Харвардд учирсан 2 драманд тоглосноор бүр илүү олонний танил болж жинхэнэ супер одын байран дээр очсон байгаа. За мэдээж зөвхөн супер одуудын тоглодог реклам зар сурталчилгааны нүүр царайгаар ажиллаж эхэлсэн. За иймэрхүү байдлаар 2 жил хэртээ реклам зар сурталчилгаан дээр ажиллаж байгаад 2006 онд дэлгэцийн уран бүтээлээр камбэкаа хийсэн. Жүжигчин Чон Усонтой хамтарч тоглосон Чүнчон нэртэй кинонд цацагдсан. За харамсалтайгаар энэ кино бол жинхэнэ хөрөнгө оруулсан компани юучгүй дампууруулсан кино байгаа. Маш өндөр төсөвтэйгээр бүтсэн. 12 тэрбум вон. Тухайн үед 12 тэрбум гэдэг бол одоо ч гэсэн ер нь маш өндөр төсөв байгаа. Гэхдээ нийт гарч авах хугацаанд сая 500 мянган л хүн үзсэн байгаа. Тэр төсвийнхаа хаана ч хүрч чадаагүй учраас компани нь дампуурсан. За яагаад вэ гэхээр мэдээж жүжиглэх ур чадвартайгаар холбоотойгоор хүмүүс үзэхээс татгалцсан байгаа. Харин ч бүр сая 500 мянган хүн үзсэн гэхээр санснаас илүү олон хүн үзсэн байна гэж ярьд юм байна. Яагаад гэх юм бол гол дүрийн жүжигчд нь тэр харилцан яриагаа үзэгчдэд дамжуулах чадвар маш дутуу байна. Яг тэр кинонд орж үзэж чадахгүй байгаа учраас энэ киног үзэхгүй битгий үзээрэй гэдэг тиймэрхүү комментууд маш их байсан байгаа. За үүний дараагаар 2007 онд дахиад Fight нэртэй нэгэн кинонд тоглосон. Энэ нь бас харамсалтайгаар амжилтгүй болсонд маш цөөхөн үзэлттэй байсан байгаа. Хүмүүсийн сэтгэлээс харах юм бол жүжиглэж байгаа гэдг нь мэдэгдээд байна. Ердөөсөө хэлж ярьж байгаа үгнүүд нь үзэгчдэд хүргэж чадахгүй байна. Бүх царайны хувирлал нь ижлэн байгаад байна гэдэг шүүмжлүүдийг бол авч ирсэн. За ингээд 2-2 кино нь амжилтгүй болсон бүгд дандаа жүжигчин Ким Тэхигийн жүжиглэх ур чадвартай холбоотой байсан учраас тухайн үедээ бол сэтгэл зүйн хувьд маш хүнд байсан гэж ярьж байсан. За үнэхээр жинхэнэ өөр дээрээ бол эргэлзэж исэн үе гэж нэг нэвтрүүлэгт орж явахдаа ярьж байсан. За ингэж явж байгаад 1 жилийн дараа Iris гэх нэртэй драманд тоглосон. Энэ драманд тоглох саналыг анх авсныхаа дараа бодож исэн зүйл нь юу вэ гэхээр зөвхөн би ганцаараа л маш сайн байхад болно. Бүх хүч чадлаа дайчлаа. За тэгээд мэдээж миний жүжиглэх ур чадвартай холбоотойгоор янз бүрийн шүүмжлүүд гарнаа. Гэхдээ би өөрийнхөө хэмжээнд бүх хүчээ дайчлаад харамсах зүйлгүйгээр байя гэж бодож исэн байгаа. Ингээд драманд тоглоод эхний хэдэн ангиуд цацагдаж эхлэхэд бол нэлээд айцтай байсан гэсэн. Гэсэн чи харин эсэргээрээ киноны анги гарах тусам үзэлт илүү өндөр болж исэн дээрээс нь Ким Тэхи жүжигчин жүжиглэлтийнхаа хувьд бага ч гэсэн магтаалуудыг авч эхэлжсэн байгаа. За ингээд ганцхан Солонгос студиогийн Аз руу ч гэсэн тухайн драма цацагдаад маш их амжилттай болсон. За ингээд энэ драманд тоглосныхаа дараа драма наадам дээр Iris киноныхаа дүрээр шилдэг эмэгтэй жүжигчний анхныхаа шагналыг авсан байгаа. За энэхүү шагналыг авч байхдаа бол ингээд маш их уйлж исэн. Тэгээ тухайн үед бол яг яагаад уйлж байгаа гэдэг шалтгаанаа хэлээгүй байсан. Гэтэ хүмүүсийн сонирхлыг татаад сүүлд нь аягүй олон сэтгүүлчид асууж исэн. Яагаад ингэж амар уйлж исэн бэ гэд. Тэр үедээ болохоор миний хамгийн анхны яг жүжигчин Ким Тэхи гэдэг хүнийхээ хувьд жүжиглэх ур чадвартай холбоотой авсан анхны минь шагнал болсон учраас би үнэхээр их баярлж исэн. Одоо л нэг жоохон ч гэсэн жүжигчин хүнийхээ хувьд хүлээн зөвшөөрүүлж эхэлж байна гэдэг тэр мэдрэмжийг аваад надад үнэхээр гоё байсан. Тэр бол баярын нулимс байсан гэж ярьж байсан. Ким Тэхи жүжигчний хувьд гэх юм бол Солонгосын үзэгчдээс бусад үеийн эмэгтэй жүжигчдтэй харьцуулагдаад яг жүжиглэх ур чадвар дээрээ бол тийм сайн үнэлгээг авч чаддгүй байгаа. За харин манай Монгол үзэгчдийн хувьд та Ким Тэхи жүжигчний аль кино болон драмаг нь үзчихсэн бай. Мөн танд ер нь яг кино, драмаг нь үзэж хаад жүжиглэх ур чадварын хувьд ямар хөө байсан гэдгээ комент хэсэгт бичээрэй. Iris драмаараа жүжиглэх ур чадварын хувьд тодорхой хэмжээгээр хүлээн зөвшөөрөгдсөн. За үүний дараагаар тоглосон кинонууд нь дандаа л амжилтгүй болсон байгаа. Үзэлт бол маш муутай. Ер нь бол дампуурсан кино төрлүүдэд ордог. За харин драмагийн хувьд гэх юм бол зарим драма нь амжилттай, зарим нь бас л үнэлгээ муутай байгааддаг. Жишээлбэл 2011 онд тоглосон My Princess нэртэй драмаагаараа болохоор дүрийн өөрчлөлтийг дайжгүй хийсэн гэдэг үнэлгээтэй байдаг. За харин эсвэргээр 2013 онд гарсан хамгийн анхны тоглосон түүхэн драма. За жүжигчин Юу Аянтай хамтран тоглосон байгаа. Гэхдээ яг дүрдээ орж чадахгүй байна. Ялангуяа түүхэн драманд тоглодог тэр дуу хоолойны өнгийг
тэр ярианы ур чадварыг гаргаж чадахгүй байна гэдэг үнэлгээг авч ирсэн. Дээрээс нь гэх юм бол бүр драмагийнхаа хувьд гэх юм бол түүхийг хит гуйлсан байна гэдэг үнэлгээг бас авч ирсэн. Тухайн үед зэрэгцээд өөр нэг түүхэн драма өөр сувг дээр гарч ирсэн. Тэрэндээ бол нэлээд шахагдаад үзэлт бол таархан байсан. За ингээд 2015 он буюу 2 жилийн дараа дахиад драмагаар комбэк хийсэн байгаа. Жүжигчин Жувонтой хамтран тоглосон Юмпари нэртэй драма. За энэхүү драман дээр бол нэлээд ийм хүйтэн хүндээ дүрийг гаргаж ирсэн. Драма эхэлж байхдаа бол бүх драмагаа энэ явж байгаа хүн нь энэ Жувон гэх эрэгтэй жүжигчин байна гэд. За гэхдээ яг анги гарах тусам одоо жүжигчин Ким Тэхигийн харилцан ярианы чадвар нэлээд дээшилсэн гэдэг үнэлгээг авсан байгаа. За тэгээд энэхүү драмагаараа шилдэг эмэгтэй жүжигчин шагналыг авсан. За энэ драманда тоглолтынхаа дараа жүжигчний карьерийн хувьд нэлээд урт хугацаагаар завсарлага авсан байгаа. За завсарлага авах хугацаанд юу болсон бэ гэхээр гэр бүлтэй болсон. Та бидний сайн мэдэх жүжигчин, дуучин Рэйнтэй гэр бүлээ зохиосон. За жоохон цаг хугацааг урагшлуулад энэ хоёрын түүхээс яриа гэх юм бол 2010 онд хамгийн анх танилцчихсан. Coupang нэртэй онлайн шопинг нүүр царай болж хамт рекламанд тоглосон. За энэ үеэс өмнө болохоор аль нь хүнтэй суух бодол байгаагүй гэж ярьжсэн. Тэгээд юу болсон бэ гэхээр энэ хоёр хамт яг тухайн ингээд одоо анх танилцаад рекламны тэр сурталчилгаанд тоглож явах явцад голд нэг хэсэг жоохон амрах цаг байсан байна. Тэгээд тэр үед ингээ бүгд одоо ийм буфе хоолтой хооллож исэн гинэ. Тэгээд жүжигчин Рэйн одоо яг хоол идгээд зогсож исэн чинь Ким Тэгийн хажууд ингээ бүр 5-4 хоол аваалаа зогсож исэн гэсэн. Тэгэхээр нь гайхаад за нилээн сайн иддэм байна да гэж бодсон чинь тэр хоолнуудаа зөөгөөд өөрийнхөө менежер тэнд ажиллаж исэн ажилтнуудад айжж өгч байгааг харсан гэсэн. Тэгээд тэр үед төрсэн сэтгэл нь юу вэ гэхээр бусад одоо жүжигчид хүмүүстэй харьцуулахад маш их ийм хүнлэг хүмүүсийг айгүй их одоо хүндэлж харьцдаг ийм сайхан сэтгэлтэй гэдгийг бол мэдэрсэн гэсэн. Тэгээд айгүй их таалагдаж эхэлсэн байгаа. За тэгээд аль нь болохоор би биенийхээ ийм сонирхдаг тайп биш гэж ярьж ирсэн. Тэгээд эхлээд болохоор Рэйн бол сонирхож эхлээд ингээд одоо зураг авалт дуусны дараа ч гэсэн одоо уулзах хамт хоолнд орох саналуудыг тавьж исэн байгаа. Залгаад би ингээд Рэйн байна. Өөртөө чи ингээд нэг уулзах гэсэн юм хамт хооллох боломжтой болов гэд. Тэгсэн чи тэр үед нь бол шууд татгалцсан гэсэн. Уулзаж хамт хоолнд орох шаардлага байхгүй юм шиг байна уучлаарай гэд. За энэ мэтчлэн хит хидууд айгүй их татгалзаж явж байсан байгаа. Тэгээд сүүлд Ким Тэхи жүжигчээ ярихтаа болохоор үнэхээр би ингээд сонирхгүй байсан учраас хүнд жоохон сэтэл төрүүлж байгаа юм шиг уулзах нь бол димий гэж бодож байсан учраас татгалзаж исэн гэд. За ингэж явж байгаад дуучин Рэйн маань цэрэгт явах болоод цэрэгт явсныхаа дараа цэргийн чөлөөгөөр гарч ирчээд Ким Тэхи рүү залгасан байгаа. Тэр үед Ким Тэхи харин санаандгүй байдлаар за тэгээ цэргийн чөлөөгөөр гарч ирсэн бол ингээд нэг хоолнд орё гэд хүлээн зөвшөөрөөд хамгийн анх уулзаж эхэлчихсэн байгаа. Гэхдээ тэр үед бол албан ёсоор үерхэж эхлэегүй зүгээр ганц хоёр одоо хоолнд орох ч байд юм уу тиймэрхүү зүйлс байсан байгаа. За тэгээд 2013 оны 1 сарын 1-ний өдөр диспатчаар дамжуулаад энэ хоёрын дейт хийж явж байгаа зураг цацагдсан. За тэгээд хэсэг хугацааны дараа аль альныхын талаас дөнгөж уулзаж эхлээд явж байгаа гэд үерхлийн цурхлыг бол хүлээн зөвшөөрсөн. За тэгээд яаж явж байгаад юу н үерхэх болсон бэ? Хоёр аль нь бибинийхэн тайп биш гэж ярьж исэн бидтэй гэжсэн. Тэгээд энэ дээр болохоор жүжигчин Ким Тэхи саяхны нэг нэвтрүүлэгт орсныхаа дараа яагаад уулзаж эхлэх болсон бэ гэхээр ганц хоёр уулзаж хахад ингээ өөртөө жижиг бэлэг өгчсэн байна. Тэр дунд нь нэг ном байсан байгаа. Гэтэ тэр номыг нь тухайн үед уншаагүй зүгээр ингээ номын тавиур дээрээ тавиад орхисон байсан. Тэгээд нилээн урт хугацаа өнгөрсний дараа миний хувьд нэг айгүй хүндхэн цаг мөч байсан. Тэр үед бүр нойрч хүрхгүй унтаж чадахгүй байжгаад за арай жоохон өөр зүйл ботъё гэд нөгөө Рэйний өгсөн номыг нээсэн чинь дотор нь ингээд үг бичсэн байсан байгаа. Гэтэ тухайн үед л нэг тийм гүн утга агуулгатай үг биш зүгээр юм хөвгчлөлтэй инээд хүргэсэн үг байсан гэсэн. Тэрийг уншаад одоо сэтгэл санаа айгүй гоё болоод маш их инээсэн байгаа. Тэгснэ гинт намайг ингэж инээлгэж байгаа мó гэж бодсон гэсэн. Тэгээ хамгийн анх Рэйн лөө залгаад ер нь ажил төрсөн сайн уу ингээд нэг хамт хоолнд орох уу гэдэг саналыг өөрөө төрүүлж тавьсан байгаа. Ингээд тэр хоёр ерөнхийдөө багаар уулзаж эхлээд олон жил үерхэж явж байгаад 2017 онд албан ёсоор гэр бүл болсон байгаа. За мэдээж хоёр супер од гэрлэж гин гэдэг мэдээлэл бол маш их одоо сенсац болсон. Тэгээд энэ хоёр бас хурим нь ямар байх бол ямар зочид ирэх бол гэдэг дээр хүмүүсийн анхаарлыг татчихсан. Гэхдээ
одоо бусад ийм супер одуудтай харьцуулахад хувь нь бол маш жижигхэн, маш бага зардлаар явсан. Яагаад гэх юм бол өөрсдийнхөө хүслийн дагуу өөрсдөө аль аль нэм католик шашинтай. Тэгээд сүмдэр очоод зөвхөн ойр тойрныхоо бүр маш дотн гэсэн л хүмүүсээ дуудаад нэг 40-50 хүний бүрэлдэхүүнтэйгээр одоо хурмаа хийсэн байгаа. За ингээд 2017 оны 1-р сард гэрлснийхаа дараа хоёр жүжигчин маань 2017 оны сүүл болон 19 оны сүүлээр хоёр хөрх охинтой болсон байгаа. За тэгээд мэдээж гэр бүлтэй болсон дээрээс нь ингээд хоёр ойрхон ингээд хүүхэдтэй болсон учраас илүү хүүхдээ харах гэр бүлтэй одоо цагаа зарцуулах дээр бол илүү анхаарч ажиллаж байсан. За ингээд нэгсэндээ 5 жилийн дараа comeback хийсэн. Тэгээд бас гэр бүлтэй хүүхэдтэй болсныхаа дараа хийсэн comeback гэдгээр хүмүүсийн хүлээлт өндөртэй байсан. Тэгээ Hi Bye Mama гэдэг нэртэй драманд тоглосон. За энэхүү драма нь болохоор бас нэг ээжийн дүрийг бүтээж тоглосон байсан. За энэхүү бүтээлээрээ харин үзэгчдээс маш их урмын үгийг авч байсан. Үнэхээр жүжиглэлтийнхаа хувьд бас нэг хүлээн зөвшөөрүүлж чадсан драманд байсан. За үүнээс 2 жилийн дараагаар буюу 2023 онд Lies Hidden in My Garden гэх нэртэй драманд тоглосон байна. За энэхүү драма нь бас үзэлт маш багатай байсан. Тэгээд нэх их амжилттай болж чадаагүй. За тэгээд ер нь ингээд жүжигчин Ким Тэхигийн хувьд comeback-ууд нь нэлээд хол зайтай байгааддаг. Гэхдээ тэр хугацаанд бол аюул бол реклам зар сурталчилгаа болон брэндүүдийн нүүр царайгаар ажиллаж байдаг. Тэгээ Солонгосдоо ер нь одоо кино уран бүтээл тоглохоос илүүтэйгээр реклам зар сурталчилгаанд тоглодог. Реклам зар сурталчилгаанд илүү тохирсон жүжигчин гэдгээрээ жоох юм алдартай байдаг. За харин сүүлийн үеийн мэдээллээр гэх юм бол Amazon-ы Prime дээр гарсан Butterfly гэх нэртэй 8 ангит драманд тоглосон байна. За энэ драман дээр тоглосноор ер нь Холливуудад дебютгээ хийсэн байна. Ганцхан Ким Тэхи жүжигчнээс гадна маш олон солонгос жүжигчид Холливуудад дебютгээ хийсэн бас юм онцгой бүтээл болсон. Тийм ч учраас үзэгчдийн одоо анхаарлыг татчихсан. За тэгээд нээлттэй хийсэн солонгос давхар гарч эхэлсэн. Гэхдээ дахиад жүжиглэх ур чадвар дээрээ шүүмжийг дагуулсан. Яагаад гэх юм бол уйлж байгаа нь, инээж байгаа нь, ярьж байгаа нь, тэр сандарч байгаа нь бүгд ижлэхэн байгаад байна. Ердөөсөө л нэг л хэвийн тогтсон тим жүжиглэлт байгаад байна гэдэг шүүмжийг авч эхэлсэн. За харин эсвэргээрээ зарим хүмүүс болохоор одоо англи, солонгос аль алингээр нь аягүй сайн ярьж жүжиглэж байна. Драмагийнх нь ерөнхий утга агуулга хийц бол аягүй сайтай болсон байна. Дээрээс нь Ким Тэхи жүжигчин англиар сайн ярьж гин, солонгосоор давхар ярьж жүжиглэж байгаа. Ер нь бол тун сонирхолтой кино болсон байна гэдэг үнэлгээг бас авсан. За тэгээ ер нь бол ингээд үзэгчд бас хоёр тал болоод хуваагдсан байгаа гэсэн үг. Миний хувьд бол арай үзээгүй байгаа. Тэгээд бас үзэхүү яах вэ гэд жоохон эргэлдэж байгаа. Хэрвээ үзсэн хүн байх юм бол доор сэтгэгдлээ бичиж туслаарай гэж хүснээр байна. За ингээд энэ хүрээд жүжигчин Ким Тэхигийн тухай түүхийг дуусгая. Тэгээд дараагийн контент хүртэл түр баяртай.